За нэг алдартай DD гэж нөхөр. За Америкт бүр магадгүй бүр ялгууч салах шинжтэй болоо явуучих шиг боллоо шүү дээ. За ял авлаач гэсэн магадгүй бүр айгүй баг ял авчих. Тиймэрхүү боломж бас гараа авчих шиг боллоо. Тэгээ нөгөө энэ талаар л өнөөдөр яри Америкт байгаа хүний хувьд тийм ээ тавчхан тодорхой. За тэгээ энийг нэг сонирхтгүй хүмүүс зүгээр шууд цаашаа орхио авчираа. Тэгээ DD-г юу болж чинь яаж яаныг чинь сонирхож байгаа хүмүүс наашаа суугаарай. За яагаад ингэж ярьж байгаа нөхөр өнөөдөр нөгөө ерөнхийдөө одоо баг шүүх хурал болоо 6 дахь өдөр болж байна. Ер нь бол 6-аас 7 хоног л гэж ярьсан л да. Гэхдээ шүүх хурал нь болохоор нөгөө федерал гэдэг Америкч ингээд дотроо хоёр төрлийн байдаг байхгүй. Одоо нөгөө мужийн төвшин шүүх хурал болох. Тэгээд холбооны төвшөнд. Тэгээ ерөнхийдөө яг мужийн төвшөнд болохоор шүүх хурал маш их удаан үргэлжилдэг. За холбооны төвшөнд бол ерөнхийдөө бол нэг тийм 6-аас 7 хоног үргэлжлэхгүй байх л гэж мэрэгчлэлтүүгүүд нь үзэж байна. Магадгүй 2-7 хоногийн дараа за ерөнхийдөө хэрэг хаашаа ирэх нь баг тодорхой болчих байх гэдэг. За ягаад нөгөө DD ялгүй. За ял авлаач гэсэн магадгүй бүр маш бага ялтай салчиж магадгүй гэдэг. За ерөнхийдөө нөгөө шүүх хурлаа 6 хоног. За хамгийн гол нөгөө key witness буюу одоо гол гэрчин нөгөө үерхчээс охин байж байгаа шүү дээ. За тэгээ тэр охины нөгөө нэг бичлэг. За ерөнхийдөө бол тэр охиныг одоо нөгөө хүчээр биеийн нүүлүүлжсэн. За одоо бүр дарамтлж байсан, зодж байсан, нүджсэн. За нөгөө хүчрхийлэл байнга байлгаж байсан. За тэгээ тэрнээсээ болоод энэ охин бол одоо маш их хохирогч хийжсэн. За гэсэн чинь одоо нөгөө хэргийн материалууд, видео бичлэгүүд ингээ гараад ирсэн. За тэгээд тэр бичлэг дээр маш олон удаа ерөнхийдөө нөгөө DD одоо нөгөө free copy гэдэг байгаа шүү дээ. За тэрийг манайхан бүгдээрээ сайн мэдж байгаа ах юу болж байсан. Тэгээ free copy-г санал болгож байсан ямар байна гэсэн. Ерөнхийдөө тэр охин нь болохоор тэрийг нь хиймээр байна. За тэгээд тэсээ яда хүлээж гэн гэх мэтэр ингээ маш олон ингээд хэлжсэн ярьжсэн мессежүүд нь за тэр янз бүрийн бичлэгүүд нь энэ дээр ингээ гараад ирсэн юм байна. За тэгээд ерөнхийдөө нөгөө одоо хэрэг чинь хоёр байгаад байгаа шүү дээ. Нэг талаас улсын яллагч гэдээ байж байгаа. Нөгөө талаас нөгөө өмгөөлөгч гэдээ байж байгаа. За тэгээд яллагчийн хувьас мэдээж хэрэг яаж хийж байгаад нөгөө DD дээр ялт авах. За тэгээд буруутаа гэдгийг нотлох, өмгөөлөгчийн хувьас буруугүй гэдгийг нотлох тийм ээ. За ерөнхийдөө нэг юм хоёр процесс. За яллагчийн хувьд бол саяны нөгөө бичлэгүүдийг үзээд энэ дээр бол ерөнхийдөө нөгөө охин ч гэсэн хэлсэн байгаа. Би бол нөгөө DD-гээс айжсэн. За тэгээ энийг нь ямар нэгэн байдлаар зөвшөөрөхгүй бол дахиад харамч хахалт ирж магадгүй. За ерөнхийдөө иймэрхүү байдлаар би энийг ингээд хэлэх ярих болгонд зөвшөөрж ясаа гэд. Гэхдээ бас үнэхээр тийм юм уу үгүй л байл л да. Тэгээд нөгөө хамгийн гол нөгөө өмгөөлөгчийн зүгээс маш олон удаа өөрөө санал болгож яасан. За тэгээд өөрөө нөгөө free copy гэдэг яриад байгаа шүү дээ. Тэн дээр нөгөө хүмүүсийг сонгохдоо ер нь бол тэрийг нөгөө өөрөө тэр Cassandra гэдэг тэр найз охин өөрөө сонгож яасан. За тэгээд зарим тохиолдолд одоо Craigslist гэдэг нэг манахаар бол нэг үнгүй юм гэдэг нэг юм вебсайт байдаг шүү дээ. За тэгээд тэн дээр ингээ янз бүрийн одоо нэг одоо бие үнэлэгч нар ч юм уу янз бүрийн байдлаар хүмүүсийг зугаацуулах гэсэн тиймэрхүү одоо зүгээр л янз бүрээрээ байдаг байхгүй. Тэгээд тэндээс өөрөө үзэж харж байгаа сонгож яасан тэд нартай өөрөө холбоо барьж яасан. За хүрээд ирэхэд нь ийм болох гэж байгаа гэдгийг тэр кейсийг ингээ тайлбарлаж яасан. Гэх мэтэр за тэр нь ингээ маш олон бичлэгээр маш олон мессежээр ингээ тодорхой болоод эхлэхээр ерөнхийдөө одоо эндээс ингээ юу гарч ийн вөхөр энэ кейс гэдэг нь одоо өөрөө энийг магадгүй хүсэж исэн биш үү? Магадгүй өөрөө энийг зохион байгуулж исэн биш үү гэдэг. За тэгээ нөгөө талаас за мэдээж хэрэг Pop-Daddy-гийн хувьд бол нөгөө маш их одоо хүчирхийлэл үлдэг. Ерөнхийдөө одоо хүчирхийлэхээр одоо яг юу? Ерөнхийдөө тийм хүчирхийлдэг нэлээд тийм асуудалтай нөхөр бол байсан нь бол ойлгомжтой. За тэгээд бэлгийн амьдралын хувьд ч гэсэн ерөнхийдөө амьдралын хэв маягийн хувьд бол нэлээд гажицсан гажууд. Тэгэхдээ энэ бүхэн бол одоо яг үнийг хэлэхэд хүн яг юугаа идэж нөгөө луунгаа идэж лаагаа иднэ үү тэгээд яана уу энэ үү тийм ээ тэр секси ямар амьдралтай байна яг үнийг хэлэхэд тэр бол тэгээ хувийн хэрэг. За хамгийн гол нь буруутаад байгаа нь болохоор нөгөө sex trafficking гэдэг ямар нэгэн байдлаар хин нэгнийг одоо хүчээр биеийг үнэлүүлсэн. За тэгээд дээрээс нь нөгөө нэг одоо муж дамжуулж нөгөө биеийн үнэлэгчдийг авчирч одоо бусдтай секс бие одоо бэлгийн ажил хийхэд нь мөнгө төлсөн гэдг нь ерөнхийдөө одоо Америкийн нэгдсэн улсын хууль харуулахаар нөгөө муж дамжуулж одоо бизнес зорилгоор юм бие үнэлүүлэх ийм гэмтэргийг зохион байгуулсан. За тэгээ хамгийн гол нь нөгөө хамтарч зохион байгуулсан. Бүлэг гэмтэрэг гэдэг дээр л асуудал үүсээд байгаа. Тэгээ бүлэг гэмтэрэг нь хин гэхээр одоо Pop-Daddy ганцаараа байх юм бол ганцаараа л үлдсэн. Ямар нэгэн бүлэг гэдэг чинь хин нэгэн байна гэсэн хоёр дахь хүн. Тэгээ хоёр дахь хүн хин юм бэ гэхээр нөгөө найз охин болчиход байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр найз охин одоо ингээ видео бичлэгээр тэр нөгөө free copy-г өөрөө хүсэж байсан. За free copy-д оролцох хүмүүсийг өөрөө сонгож байсан. За тэгээ free copy тэрд оролцох хүмүүст ингээ ямар юу болох гэж байгаа яах гэж байгааг ингээ тайлбарлаж байсан. Тэгээд дээрээс нөгөө маш олон одоо хүмүүсийн зөвлөлийг хүргээд байгаа зүгээр нэг секс хийхгүй зүгээр нэг одоо бэлгийн ажил хийхгүй ингээ олон хүнтэй зэрэг хавтгаас гадна нөгөө найз охин дээр одоо нөгөө хүмүүсээ авчраа шээлгэж яасан гэх мэтэр.
Тэгээ тэрийг ингээ яриад ингэжсэн боловч ингээ зарим нэг бичлэг дээрээ болвол нөгөө нэг шээх, за бүр шэехтэй бүр яаж шээх, удаан шээх гэх мэтэр тэрийг нөгөө охин өөрөө ингээ санал болгож байсан иймэрхүү ингээ видео бичлэг баримтууд ингээ олдож байгаа юм байна. Тэгээ эндээс ингээ юугаар юу яаж нөхөр ерөнхийдөө одоо бүлэг хэмтэр гэх юм бол магадгүй нөгөө найз охинтойгоо одоо бүлгэлж ийсэн юм уу эсвэл тэр нь өөрөө магадгүй нөгөө бавдадыг одоо энэ дээр татаж оролцуулж ийсэн юм уу гэх мэтэр ингээд маш олон эргэлзээтэй байдлууд үүсцэн л байгаа юм байна л да. За яллагчийн зүгээс бол ерөөсөө ямар ч тохиолдолд Кэси бол буруугүй хүчин давцсан эмэгтэй хүн. За тэгээ хамгийн гол нь нэгэнт ингээд одоо сэтгэлээр ерөнхийдөө эмэгтэй хүмүүс энийг даахгүй болвол энийг ингэхгүй болвол за нөгөө карьер нь байхгүй болно. За мөнгө заасаар одоо хангагдгаа болно. За дээрээс нь одоо ингээд зодуулна, нүдүүлнэ. За тэгээ сэтгэл зүйн хувьд ч гэсэн ингээд дарамтлна гэдэг янз бүрийн шалтгаанаар нэгэнт одоо ингээд буугаад өгсөн тохиолдолд юу ч хийсэн, яаж хийсэн, хийж хийсний зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгээ тийм байдалд оруулсан байсан болохоор одоо манай үйлчлүүлэгч ийм одоо өөрөөр хэлэх юм бол хүчин давтагдсан ийм л байсан учраас энэ үйлдэлүүдийг хийсэн гэд. Нөгөө талаас өмгөөлөгчүүд нь болохоор яг үндэ нэг фавдадыг бол ингээд хүчээр хийлгээгүй. Энийг зүгээр санал болгож байсан. Нөгөө үнийн ингээд ерөнхийдөө бол хоёр талаасаа хоёулаасаа тийм одоо юу гэдэг violent янз бүрийн байдлаар тийм ээ нилээн тийм жоох одоо харгас гэрцгий одоо нэг тиймэрхүү байдлаар одоо тэр янз бүрийн бэлгийн ажиллаа хийдэг байсан үнэн. Гэхдээ энэ бол ингээ хоёр талаас сонирхол байсан болохоор яг үнэндээ бол энэ нэг тийм одоо хууль бус юм ингээд алгаа хэн нэг хүчээр одоо дарамтлж бие нөлөөс юм алга. За дээрээс нь хэн нэг ингээд сонгоод тэр хүн өөрөө худалдаж аваад ингээд авчраад ингэсэн юм алга. Ингээ энэ хүмүүс ч өөрсдөө л ингээд сонгож байсан байна. Өөрсдөө л ингэжсэн байна. Гэх мэтэр тал талаасаа л одоо ширүү үзэж явах шиг байна. За тэгээ ерөнхийдөө нөгөө нэг хүмүүсээ хэлж байгаагаар ерөнхийдөө нэг хоёр тал байгаа даа. За нөгөө хамгийн гол юм одоо шүүгчийг аль тал нь итгүүлж чадах вэ? Нөгөө өөрийнхөө баримтаар нотлохоогоор одоо яг итгүүлж чадах вэ? За хэрвээ одоо нөгөө нэг яллагчийн талаас дэдэ буруутаа гэдгийг одоо нотолж чадах юм бол за дэдэ энэ дэр бол одоо нөгөө магадгүй одоо бүх насаараа ингээд үлдсэн бүх насаараа ингээд шорон цуух ийм ялтаа хоцорно. Харин өмгөөлөгчийн талаас нөгөө дэдэг буруугүй гэдгийг нотолж чадах юм бол за ерөнхийдөө магадгүй бүр ялгууч салчиж магадгүй юм байна. За ялтаа саллаа гэхэд маш бага ялтаа. Тэгэхээр маш олон хүмүүс хэлж байгаагаар нөгөө түрүү хэлсэн шүү дээ нөгөө мууч дамжуулж одоо бие өмлөгчдийг авчирсан. За тэгээ тэр нь мөнгө төлжээж бусдаа одоо бэлгийн харьцаанд оруулсан. За тэгээ маш олон нөгөө нэг ажилчтай гэдэг байгаа шүү дээ. Одоо нэг enterprise гэдэг өөрийнх нь компани байгаа. Тэгээд энэ компани болохоор одоо тэр хэргийг зохион байгуулахад энэ компани ашиглаж байсан. За тэгээ маш олон хүмүүсийг одоо нэг урт удаан одоо бэлгийн гэхээс гадна боолын мүлжлэг гэж яриад байгаа. Ерөнхийдөө нэг одоо Америкч нь хуулиар бол 40 цаг ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгэхдээ одоо хүн хүсэх юм бол 70 цаг 80 цаг одоо шилэх юм бол би ч гэсэн оюутан багтаа 7 хоногт 80 цаг ажиллаж байсан. За тэгэхээр нэг бавдадыг хувьд ажилчдаа 70 цаг 80 цагаар ингээ ажиллуулж байсан. За зарим тохиолдолд мөнгө нөхгүй байсан, зарим тохиолдолд маш ихээр өгчээсэн гэдэг. За тэгээ тэн дээрээ одоо янз бүрийн тийм одоо янз бүрийн хэрэгүүд харж байсан. За тэгээ хамгийн гол нь тэр хэрэгүүдийг чи энийг хараагүй, сонсоогүй, үзээгүй шүү гэдэг. Энэ иймэрхүү байдлаар дарамтлж байсан. Гэх мэтэр ер нь бол маш олон ийм нота асуудлууд. Гэхдээ энэ өдөр тутам. Гэхдээ энэ тийм ноцтой одоо гэж үзэж болох юм уу яах юм тийм ээ. Тэгээ тэрийг нь одоо шүүгчл тодорхойлох бах. Өнөөдрийн байдлаар иймэрхүү байдлаар ингээд явж байна. Одоо шүүх хурал 6 дахь өдрөө үргэлжилж байна. Тэгээ цаашдаа дахиад YouTube дээр бол ингээд маш олон нэг хүмүүсийн одоо бичлэг байж байгаа. Тэрийг яг би зүгээр өөрийнхөө сонссноор ингээд орчуулад тэгээд ингээд нэг базаад монголчуудаа ярьж байна. Ягаад энийг ярьж байна гэхээр ерөнхийдөө яг нэг Америкт байдаг хүн гэдэг утгаараа одоо хүн болгон ч ямар англи хэлтэй байх бол албатай биш хүн болгон энийг ингээд үзээд цаг зарцуулаад байх албатай биш. Тэгэхдээ ерөнхийдөө Америкт юу болж байна, яаж яаж гэдгийг бас нэг бид нар сонсох хэрэгтэй. Тэгээ нэг ялангуяа энэ дэлхийн одоо нэг хөгжмийн ертөнцийг одоо тэр чигээр нь бацсан. За тэгээд энэ Холливуд гэдэг энэ өөрийн байр сууриа олцсон. За хамгийн гол нэг хамгийн зовлонтой амьдралаас нэг тэр бомбыг ингээ босгоцсон. Маш их хөдөлмөрч, маш их бизнесмен ийм хүү юм бэлээ. Тэгээ энэ хүний амьдрал тэгээ хамгийн гол нэг Холливуудын бүх одоо томчууд энд ямар нэгэн байдлаар оролцсон. Одоо ингээ энд найз нөхдийн иймэрхүү байдлаар. Тэгэхээр энэ хэрэг бол одоо ганцхан монголчуудын биш ерөөсөө дэлхийд дахины за Америкчуудын маш ихтэй одоо анхаарлыг татж байгаа энэ дээр яг юу болох нь вэ яах вэ ийх нүү гэд. Тэгээ яг зүгээр хувийн зүгээс ингээд юу хаад ерөнхийдөө би бавдадыг бол дэмжиж байгаа юм биш бас буруу шагаад байгаа юм биш. Тэгэхдээ ямар ч байсан энэ хүн бол мундаг бизнесмен мундаг хөдөлмөрч хүн байсан юм билээ. Нөгөө талаар харамсалтай одоо тэг янз бүрийн одоо бэлгийн одоо янз бүрийн тиймэрхүү гаж хандлагууд бол байгаад байсан билээ. Гэхдээ яг нэг гайхаж байгаа юм нь болохоор одоо нөгөө дөрөв хэлсэн шүү дээ Холливуудын хамгийн том супер одууд гэдэг. Энд одоо бүр энэ дэлхийн супер одуудыг бүгдэнтэй айгүй ойр байсан. Тэд нартай найз нөхдийн холбоотой байсан. Тэгэхээр энэ хүмүүстэй ингээд ойр байж чадна. Тэд нартай ганцхан мөнгөөр биш шүү дээ ганцхан авьяасаар биш. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тийм ховын хүмүүсийг татах тэд нартай ойр харьцаа үргэлжлэх бас тийм авьяастай залуу байсан юм байна.
Тэгээ миний хувьд бол маш цөөхөн найзуутай. Яг маш олон хүмүүстэй яг танилцсан нөхөрлийн ойр бай гэж бодовч яг нэг хувийн байдал нь харамсалтай тиймэрхүү байдлыг үүсгэж чаддаггүй л дээ. Тэгэхээр маш цөөхөн найзуутай тэд нартайгаа ингээ насаараа байж байгаа. Гэтэл зарим хүмүүс бүр атаархмаар, бүр гайхмаар энэ дэлхийн супер одуудыг бүр тэр чигээр ингээ баазцсан хамгийн ойрын үрээлдэ оруулсан ингээд маш олон дурсамжийг хамтдаа бүтээсэн. Тэгэхээр дидигийн хувьд бол тэрхлийн авьяас нь бол нэлээд мундаг ийм залуу байсан байлаа. Тэгээд ямар ч байсан харамсалтай нэг ийм хэрэгт холбогдох нь угаасаа тодорхой байсан. Тэгээд одоо бол ингээ холбогдчихоо. Тэгээд цаашдаа ингээ юу болох юм? За ямар ч байсан нөгөө мөнгөтэй хүн түрүү хэлсэн зөвхөн Майамид байгаа нэг хаус нь тэгтэл 50 сая долларын үнэтэй. Тэгээд өөрийнх нь хөрөнгө нь болохоор 1 тэрбум доллар гэж байгаа. За тэгээд хамгийн гол нь нөгөө нийгэмд лидерүүдийн донд өөр ингэсэн байр суурийг тогтооцсон болохоор энийг бол мөнгөөр үнэлэхээ аргагүй. Тэгэхээр ийм хүн ямар ч байсан энэ асуудлаас ингээ гарах гад үзэж байна. За нөгөө талд нь буруутгах гад ингээд бас үзэж байна. За тэгээ хамгийн гол нь мөнгөтэй хүн учраас энэ дэлхийн хамгийн супер өмгөөлөгчдийн багийг ингээд аваад ингээд ажилуулж байна. Тэгээ цаашдаа юу болохыг харъя. Ямар ч байсан тэр шүүх хуралд оролцож байгаа хүмүүсийн нөгөө энд чинь жюри гэж байдаг аахгүй. Жюри гэдэг нь болохоор зүгээр нэг юм улсын ял өгж байгаа тэр ялагчдын баг гэх юм уу тийм ээ тэр жюриг ингээд сонгодог байхгүй. Нэг хүн биш шүү дээ тийм ээ. Тэгээд тэр жюриг сонгохдоо сонирхолтой зарим тохиолдолд нэг хотын иргэдүүд нь орчдөг. За жишээлх юм бол надад хүртэл ингээд жюри шүүх хурал дээр оролцох гэдэг. Энэ нь болохоор Америкийн нэгдсэн улсын иргэдийг үүрэг байдаг байхгүй. Жюригаас ингээд сонгож юу гэдэг хотод ингээд 30,000 хүн 50,000 хүн байдаг бол өнөөдөр нэг хэрэг шийдэх гэж байгаа бол ингээд рандом гэдэг ингээд сонголтоор яваад нэг иргэнийг ингээд сонгож оруулдаг. Тэгээд тэр иргэн нь болохоор тэр жюри дээр заавал ирэх ёстой. Тэр шүүх хурал дээр заавал ирэх ёстой. Тэгээд шүүх хурлыг дуустал тэн дээр оролцох ёстой. Тэгээд нэгэнт ингээд энэ иргэн энэ шүүх хурал дээр сонгогдсон болвол ажил олгогч тэр нь болохоор тэр хүнийг заавал тэр оролцох боломжийг нь хангах ёстой. Дээрээс нь тэн дээр тэр илүү дутуу цалингийн өгөх ёстой гэдэг ингээд хуулиар заасан. Тэгэхээр тэр жюри гэдэг байгаа дээр нь ингээд жирийн иргэд хүртэл оролцсон. Тиймэрхүү ингээд жюри байдаг байхгүй. Тэгээд тэр нь ингэж хэд хоног шүүх хурлыг ингээд сонсож байгаад тэгээд deliberation буюу нэг артлын өрөөнд яг өөрсдийнхөө санал бодлыг ярьдаг. Хинэний яасан ямар буруутай ямар зүйлээ юун дээр нь яаж нээж гэн гэж бодоо. Тэгээд тэндээс ерөнхийдөө deliberation гэж тэндээс шийдвэрээ гаргачаад тэгээд тэрийг нь шүүгч нь ингээд танилцуулдаг. Ерөнхийдөө энэ нь бол ийм тийм буруутай бол буруутай ийм бол тийм гэдэг. Тэгэхээр Америкийн энэ хууль тогтоох бас их сонирхолтой байгааз зүгээр нэг хэдэн хүмүүс ингээд орчихгүй жирийн иргэд хүртэл ингээд ороод яг ерөнхийдөө яг ямар байдлаар яаж шийдэж яах гэдгийг ингээд бас ингээд хөндлөнгөөс хардаг болохоор нэг манайхны ч яриад байдаг ч та шүүгчд ингээд ахуул авчдаг инээ тэр яг өөрсдөө үзмжээр шийдчихдэг гэдэг. Гэтэл яг энэ дээр болохоор жюри гэж ингээд иймэрхүү байдлаар сонгодог болохоор нэг жирийн нэгэн иргэн орлоо гэхэд яг үнэхээр нэг анханасаа ороход тэр хэрэгүүд нь хүмүүс нь өөрсдөө яг тайлбарлаж байсан гэрчүүд нь яг юу гэж хэлж байсан яг ямар баримтууд байсан тэрийг ингээд бүгдийг ингээд өөрсдөө ингээд харж байгаа сонсож байгаа болохоор ерөнхийдөө ийм баримттай ийм байхад энэ хэргийг ингээд шийдчихлээ. Эсвэл ингээд шал өөр тийшээ явуулчлаа гэх мэт. Тэгээ ингээд хүн харж байгаа сонсож байгаа өөр хүмүүс байж байгаа болохоор бас ингээд нэг шүүгч юу гэдэг авилгал аваад ингээд асуудлыг ингээд шийдчих тэр болцоо ингээд бас ингээд болдгоо байхгүй. Иймэрхүү байдлаар ингэхээр яг харьцангуй бас хэрэг шудраг шийдэгдэх гэж үзэж байгаа. Тэгээ би түрүү хэлсэн энэ бол нэг мужийн төвшөнд хэрэг биш. Федерал буюу ингээд холбооны төвшөнд. Тэгэхээр ерөнхийдөө бол федерал хэрэг гэдэг бол нэг тийм удаан үргэлжилдэг. Ерөнхийдөө 6-аас 7 хоног гэж байгаа боловч зарим хүмүүс хэлж байгаагаар магадгүй 1-ээс 2-7 хоногийн дараа ерөнхийдөө хаашаа явчих нь ингээд тодорхой болж байгаа юм байлаа. Тэгээ энэ дээр маш олон гэрчүүд ингээд дуудаж байгаа, оролцож байгаа. За дээрэс нь Холливуудын одууд бас оролцох юм шиг байлаа. Гэхдээ одоогор бол нэгэнтээ шүүх хурал нь айгүй хаалттай болж байгаа болохоор мэдээлэл баг байна л да. Гэхдээ Америк гэдэг чинь YouTube дээр янз бүрийн сувгууд ингээд мэрэгжлийн энүүгээр ингээд ажилдаг. Энийг ингээд судалдаг, энүүгээр ингээд нэвтрүүлэг бэлддэг маш олон хүмүүс. Ерөнхийдөө тэрийн сувгийг дагаад тэндээс юу болж ийн яаж нээж ийн гээл тэрийг тийм ээ сайхан монголчлоод орчуулад ингээд явуучихтал болж байгаа байхгүй. За тэгээ иймэрхүү байдлаар дээдгээ эрэг цаашдаа ингээд яахыг Монгол хүн учраас Америкт байдаг хүн учраас за тэгээд бас жоохон англи хэл ойлгодог учраас за тэгээд ерөнхийдөө энд болж байгаа эргийг их хэлээрээ бас нутаг нэгтнүүдтэй хүргэх нь бас миний хувьд үүрэг. Дээрээс нь би бас нэг иймэрхүү юм хийх дуртай хоббитой хүн учраас цаашдаа бол хийн. Тэгэхээр иймэрхүү хэргийг сонирхож байгаа, юу болж байгаа, яаж байгаа гэж ганцхан дээдэгээр биш. Ерөнхийдөө Америкт цаашдаа энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп, за Трампын тариф, за энэс болж Америкт юу болж байна гэх мэтэр. За жишээлх юм бол Apple гэдэг ингээ гар утсан гэж байна. За Apple ерөнхийдөө нийт бүтээгдэхүүнийхээ бараг 80% хятад үйлдвэрлэдэг байсан. 20% нь дөнгөж
энэтхэгт үйлдвэрлэдэг байсан. За тэгсэн сая нэг шинэ ерөнхийлөгч гарч ирээд за хятадаас оруулж ирж байгаа бүх бараандаа экспортын одоо импортын татвар ногдуулсан байгаа. За бүр 100%, 125%, 145% болсон. За тэгээд тэрнээс ингээд тогтоосны дараа нэг одоо цахилгаан бараа, электрон бараа гар утсанд ингээд түр хугацаагаар татвар ногдуулахаа одоо ногдуулахааргүй болсон. Тэгээ энэ үед нь болохоор ерөнхийдөө нэг Apple гэдэг тийм Америкийн одоо номер 1 компани. Тэгээ хятадаа 80% үйлдвэрлэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол мөнгөтэй хүмүүс бол хүчтэй юм байна. Тэгээ миний мөнгөтэй одоо бити месап гэж одоо миний мөнгөтэй бити оролцоолоорой гэсэн. Тиймэрхүү мессежийг өгсөн болохоор нөгөө гар утас электрон цахилгаан барааны татварыг үгүй болгосон байх гэдэг. Тиймэрхүү үедээ таамаглажсэн. За тэгээд тэр нь ч бас үнэн болсон баг. Тэр үедээ нөгөө Америкийн Apple компани за хятадаас энэ тэгэхээс маш олон бүр урд нь авж байгаагүйгээр их хэмжээгээр ингээд маш богино хугацаанд импортлсон байдгийн байлаа. За гисэн чи одоо болохоор дөнгөж өчигдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп за Apple компанид цаашдаа хятадд энтгэхт биш одоо үйлдвэрээ Америкт ингээд барьж байгуулахгүй байх юм бол за энэ дээр ингээд 25% татвар одоо энтгэхт байна уу хятад байна уу хаана байхаас шалтгааллахгүйгээр 25% татвар ногдуулна гэдэг ингээд ярьж байна. Тэгээ ингээ ярих юм бол одоо өнөөдөр цаашдаа бол iPhone авах боломжгүй болох юм байна л да. Яг үндэ бол нэг гадаадд үйлдвэрлэдэг жишээлх юм бол Samsung гэдэг ингээд гар утас чинь Android утас. Энэ утас нь 10% тарифтай ирнэ. Apple ингээ гадаад яг ижлэхээ үйлдвэрлэхээр 25% татвар ногдуулна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэдэг. Тэгээ иймэрхүү маргаанууч гарч байна. За дээрэс нь ямар нэгэн байдлаар Америкт орж ирээд Америкт үйлдвэрлэхээ гэхэд яаж ч удсан нэг 25% баг тарифа төлжээс нь арай хямдхан болох байх. Яг тэгэхээр Америкт ороод ирэх юм бол бүр тэрнээс багдгүй нэг дахин нугарах байх. Тэгэхээр энэс хойш түүнээс цааш Apple гэдэг утасны үн тэнгэрт хандах юм байна. За ер нь бол баг л авах боломжгүй л болох юм байна л да. Гэх мэтээр иймэрхүү Америкт болж байгаа гой мэдээллийг цааш нь ингээд түгээгээд хэлээд яриад явчихна. Тэгэхээр хэлэх гээд ярих гэдэг өмнө хуудас юм байна. Сайхан subscribe хийгээд өгөөрэй. За дээрэс нь комент өчээд лайк дараад энэ болохоор нэг YouTube-ийн алгоритм гэж байж байгаа. Аль болохоор олон хүн түгээх. Тэгэхээр аль болохоор олон лайк авч байгаа, аль болохоор олон комент өчж байгаа, аль болохоор олон шеэр хийж байгаа. Өөрөөр хэлэх юм бол reaction хийж байгаа. Иймэрхүү видеонуудыг нэг YouTube гэдэг чинь одоо ингээд өөрөө таниад нэг систем нь компьютер нь таниад ингээд бусад хүмүүс санал болгодог байхгүй. Тэгэхээр тиймэрхүү хэмжээгээр юм ярьж тийм ээ сонирхолтой байсан хүмүүсийн анхаарлыг татсан ямар нэгэн байдлаар реакшн авах юм бол одоо энэ миний хуудас цаашдаа ингээд олон хүнд хүрнэ гэсэн үг. Тэгээд цаашдаа хүчтэй байна гэсэн үг. Тэр хэмжээгээр би бас баг саг бас мөнгө олно гэсэн үг. Тэгээд хамгийн гол нь хоббитэй юм аа гэдэг ингээд явна. За та нарын өвч гэсэн Америкт юу болж байгаа, яаж байгаа, хийж байгаа. Их хэлээр ингээд монгол хэлээр бас ингээд сонсох юм боломжууд гарах болохоор одоо би энэ туслаа явчих тийм ээ. Тэгэхээр хуудас юм сайхан дагаад өгөөрэй. За баяртай өнөөдрийнхөө ингээд товчхон өндөрлчээ та тийм ээ. За баяртай.